Өдрөмөнд за та бүхэндээ иргэн уулзаж байна. 2026 оны драфтын дээгүүр сонгогдох боломжтой тоглогчийг зурлаар танилцуулж байгаа. Дугаар маань эхлэхэд бэлэн боллоо. За энэ удаад сонгон авсан тоглогч маань Zion Williamson-аас хойш NBA-д бие бэлдэр болоод сэтгэл зүйгээр хамгийн бэлэн тоглогч хэмээн үзэж байгаа AJ Dibbanza гэж тоглогч байгаа юм. За түүний хувьд Америк нэгдсэн улсын Massachusetts мужийн Boston хотод төрсэн байгаа. Бага наснаасаа эхлээд мэргэжлийн тамирчин болох зорилготойгоор маш урт хугацааны төлөвлөгөөний дагуу маш сайн сакс бөмбөгийн сургалтуудыг авч одоо топ перспект болчиход байгаа юм тоглож байгаа. За түүний хувьд 2007 онд төрсэн тоглогч одоо 6-9 буюу 2 м 6 см өндөртэй wing болон forward байрлалын тоглогч байгаа. За тэрээр under 16, 17, 19 насны бүх ангилалд Америк нэгдсэн улсыг төлөөлж алт медаль авсан тоглогч байгаа. За мөн McDonald's All America болон Nike Hoop Summit-д 2 удаа сонгогдсон гээд карьерийн эхлэлд дутуу зүйл байхгүй явж байгаа. За түүний гэр бүл бол Dibbanza-г маш сайн сакс бөмбөгч болгох зорилготой бүх зүйлсийг хийсэн. Тэрээр Бостон хотын дунд сургууль за AAU-ийн програмд тоглосон байгаа. Түүний атлетик ур чадвар, хамгаалалт болон transition тоглохооны оноо авах чадвар гэдэг энэ гурван зүйл нь скаутуудын анхааралд өртсөн хамгийн гол үзүүлэлт нь байгаа. За тэр дунд атлетик ур чадвар дээр нь онцгойлон ярих зүйл нь тэрээр vertical jump үзүүлэлтээр шалнаас 40 инч өндөр өсөрсөн маш сайн үзүүлэлттэй физик ур чадварын тест үзүүлсэн байгаа. За түүний атлетик ур чадвараас гадна хамгаалтыг маш сайн нийлж байгаа. Нэгin эсрэг хамгаалтан дээр за мөн талбай дээр хамгаалтын шилжилт сайн хийдэг гэдэг юм зүйлттэй байгаа. За тоглолтын арга барилын хувьд самбарлуу дайрсан тоглолт оноо авах нөхцөл боломжийг үүсгэх гэдэг юм давуу талуудтай байгаа. За талбай дээр шийдвэр гаргах буюу баскетбол IQ-гээр нэлээд сайн үнэлгээтэй. За мөн дасгалжуулагчийн хүссэн зүйлсийг хийдэг маш сайн гүйцэтгэл өндөртэй тоглодог гэдгээр үеийн тоглогчдоосоо давуу талтай байгаа. За бие бэлтрийн хувьд бол Paul George гэдэг тоглогчийн бие бэлтэртэй ойролцоо. За харин Jaylen Brown шиг тесрэлттэй гэсэн юм үзүүлэлттэй байгаа. За тоглолтын арга барилд маш олон давуу тал байгаа ч гэсэн шидэлтэй хувиа тогтворжуулах гэдэг үзүүлэлт free throw шидэлтэй сайжруулах гэдэг ийм хоёр сайжруулах тал байгаа. За одоо тэрээр NCAA үлрэл да Utah мужийн BYU Cougars гэдэг багт тоглож байгаа. За 36 минутанд хөрвүүлсэн статистикаар бол 24 оноо, 6 самбар, 4 ассист дундчилж байгаа. За нэмэх нь 1 стил гэсэн үзүүлэлттэй явж байна. Field goal нь 55%-тэй, 3 онооноос 35%-тэй, free throw 75%-тэй гэсэн ийм үзүүлэлттэй. За advanced stat-аар true shooting percent нь 62%, PER үзүүлэлт нь 29, за BPM буюу plus minus үзүүлэлт нь 13.5, usage rate-ийн 30 гэсэн ийм үзүүлэлттэй. За нэмэх хасах үзүүлэлт дээр нэг онцгой зүйл нь түүний довтлохоо болоод хамгаалтан дээр хоёуланд нь нэмэх байгаа. Тэгэхээр ирээдүйд NBA-д бас шилдэг хоёр тал тоглогч болох боломжтой байгаа. За ингээд үеийнхэн дундаа бие бэлдэр болоод сэтгэл зүгээрээ хамгийн өндөр түвшинд бэлтгэгдсэн тоглогч буюу одоо бидний хэлж заньснаар бол NBA-д бэлэн тоглогч Dibbanza-тай танилцууллаа. Баярлалаа, баяртай.